Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан технологийн сан болон Монголын залуу эрдэмтдийн холбооноос зохион байгуулж байгаа Science X podcast-ийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Science X podcast маань залуу эрдэмтэн судлаачдын амжилт бүтээлийг олон нийтэд танилцуулах шинжлэх ухаан технологийн мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготой подкаст билээ. Ингээ подкастын хөтлөгчөөр Отгон Софт миний бие ажиллаж байна. Энэ удаагийн зочинтойгоо бүгдээрээ танилцъя. Энэ удаагийн зочноор мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор Даваан нэмээ ухтай бодрогч оролцож байна. За сайн байна уу та? За сайн байна уу? За би юуны төрөнд бидний урилгыг хүлээн авч оролцож байгаа танд баярлалаа. Би бас баярлалаа та бүхэндээ энэхүү дугаард бас оролцож байгаа цөөхөн судалгааны ажлыг танилцуулах боломжийг олгосонд баярлалаа гэж хэлмээр байна. За та өөрийнхөө талаар товчхон танилцуулахгүй мөн судалгааныхаа ажлын талаар үзэг сонсогч нартайгаа хуваалцахгүй юу? За наваг давны бодрогчаа гэдэг мал эмнэлгийн хүрээлэнгийн бодис солилцоо биохими лабораторид эрдэмжилгээний ажилтныг хийдэг байгаа. За 2004 онд одоо Ховд аймгийн цас талтаа цогцлборт бол 10 жилээ. За 2008 онд Монгол Улсын их сургуулийн биологийн факультетад одоо биотехнологич, биохимч мэргэжлэр бакалавра. 2012 онд бол биохими инженерийн чиглэлээр анхны одоо төгсөгч болсон байгаа. За тухайн жилээ бол одоо өдөрдөгч багш Сүх Тулгар багшийнхаа одоо профессоршипээр Япон явж доктор сурах юм сайхан боломж бол нэгдсэн байгаа. За ингэснээр бол 2015 онд Япон улсад бол докторийн зэрэг хамгаалаад үргэлжлүүлж пост докторт нэг 2 жил орчим сурсны дараагаар бол одоо энэхүү лабораторид ажлын гараагаа бол эхэлжсэн байгаа. Тэгээ одоо хүртэл энэ лабораторид судалгааны ажлыг үргэлжлүүлж ажиллаж байна. Таны мэрэгжил бол яг биохимч гэж явж байна. Тэгэхээр таны мэрэгжлийн онцлог юу юм? Тэгээд биохимчээс одоо ямар замаар одоо мал эмнэлгийн салбарт орж ажиллах болов те? Энэ талаараа хуваалцъя. За лабораторийн нэрийг маань сонсох юм бол бодис солилцоо биохими лаборатори гэж байгаа. За тэгэхээр энэ Монгол орны өргөн удам ялгаатай бүс бүслүүрт маллагч байгаа энэ мал сүрэгт маань тухайн бүс нутгийнхаа хөрс, ус, ургамалд одоо бичил элементүүд маань дутагдсанаар тухайн малдаа бол тухайн малчин малын эмчээс үл хамааран одоо тийм орномл эндемик өвчин бол халдваргүй өвчин бол гардаг байгаа. За энэхүү халдваргүй өвчний тухайн элемент дутагснаар бодис солилцооны хямрал бий болоод тухайн хямралыг бол яг энэ биохим үндэслэлтэйгээр судлан тогтоож түүнийг эмчилсэн сэргийлэх бэлтгэмжийн технологи боловсруулахад биохимчийн бол одоо оролцоо нь чухал байгаа. 2018-аас 21 оны хооронд хэрэгжиж байгаа одоо харьяа яамдын захиалгаар одоо хэрэгжсэн шинжлэх ухаан технологийн дид сэдвт ажлын хүрээнд бол одоо энэ зис элементээр дутагдaltaй манай энэ хангаан бүсэд одоо ихэвчлэн гардаг одоо энэ булчин цайхаа өвчин. За энэ зис элементээр дутагдaltaй говийн аймагуудаар гардаг оргон өвчнүүдийг эмчилсэн сэргийлэх бэлтгэмжийн технологи боловсруулах зорилгоор бол энэхүү судалгааны ажил бол үргэлжилж наривчлан бол хийгдсэн. За энэхүү судалгааны ажлын үр дүнд бол одоо энэ зисэл гэж одоо юм бэлтгэл бол гарсан байгаа. Тэгээд энэхүү одоо залуу судлаач одоо бидний хувьд бол одоо хэдий санаа байвч энийг одоо ингээд судлаад бит бүтээгдэхүүн болгох одоо энэхүү судалгаа маань заавалч одоо санхүүжилтээр бий болдгийг бол та бүхэн мэдж байгаа. Тийм болохоор энэхүүг санхүүжүүлсэн шууд сангийн хамт болонд бас баярлалаа гэж хэлмээр байна. Та тэгэхээр энэ зисэл брэндээрээ бас хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамнаас бол грант сайдын нэрмжид грант хүртсэн байсан тий. Тэгэхээр энэ яг бэлтгэмлийнхаа талаар нэлээд дэлгэрэнгүй одоо ач холбогдол нь юу юм? Яг ямар төрлийн бэлтгэмлийн тий Монголд одоо үйлдвэрлэхэд одоо түүхийн эд нь юу гэдгийг, түүхийн эдийн олдцсон хэрэгэдийн тий энэ талаараа ярьж өгөөч. Энэхүү зисэл бэлтгэл маань сая ярьсан одоо силен болон зис элементээр дутагдaltaй манай Монгол орныг тэр чигт намсан говийн бүс байна. Хангаан бүс гардаг энэ хоёр өвчнийг эмчилсэн сэргийлэх зорилгоор бий болгосон бэлтгэл байгаа. За тэгээд ихэвчлэн одоо энэ гардаг халдваргүй өвчин чиглэлийн энэ бэлтгэлүүд маань дотоод эрдэмтдийн судлан гарган бий болгосон энэ бэлтгэл бол нэр төрөлх цөөн байдаг. За ялангуяа энэ зис силен элементийн дутагдлын үед гараад байгаа энэ орон булчин цайх өвчнөг бол эмчилсэн сэргийлэх бэлтгэл бол 100% одоо хараад импортын бэлтгэл бол байгаа Монгол орны үед. Тийм болохоор бид нөр энэхүү юм бэлтгэмжлийг орлох бас энэ шинэ одоо энэ хими синтезийн арга ашиглаж одоо энэ түүхийн эдийг баяжуулалт хийж органик одоо силен болгох, органик зис болгох, бие организмд хорон чанар багтай энэ түүхийд ашигласан бэлтгэмжлэг гаргаа авсан нь бол энэхүү одоо сайдын гарантыг авах шагналын бол гол үндэслэл нь болж өгсөн байгаа. Учир нь
түүхийн идэ олдцсон үед бол бид нөрөө за та бүхэн сайн мэдж байгаа Улаанбаатар хотын шарилжгүй ингээд одоо жил болго өрнөдөг одоо их хэмжээний манай түүхийн ажилчид маань одоо их хэмжээний шарилж одоо ослог халгаа ургамлуудыг түүж устгалд бол оруулдаг. За энэ мэдээж цаг хугацаа хөдөлмөр эдийн засгийн хувьд бохирдолтой байдаг. Тэгвэл бид нар эндээс одоо энэ хайж байгаа ургамлыг бид нар одоо энэ бэлтгэлийнхаа үндсэн түүхийд болох полисахаридыг одоо усаар хандалж гаргаж авснараа бол гол түүхийд бий болж байгаа. Тэгэхээр одоо түүхийн эдийн нөөц бол маш их арвин гэсэн үг. За энэ ялгаа авсан полисахаридынхаа функционал групп буюу гидроксил групп дээр нь бид нар бол одоо энэ хими синтез аргыг ашиглаад одоо энэ селений давс хэлбэрийг бид нар одоо зөвхөн селенийг салгаж одоо функционал групп дээр нь холбож өгснөөрөө селе агуулсан одоо полисахарид бий болгож өгч байгаа. Мөн одоо зис агуулсан полисахаридыг одоо цэнэгийн арил зүйчлэлээр бол холбож өгөх гэх мэт одоо орчин үеийн хими нарийн аргуудыг бол ашиглаж энэ полисахаридаа баяжуулж үндсэн түүхийд болгосон. За мэдээж энэ гарч байгаа оронго булчин цайх өвчин маань бол яг мал сүрэгт аваад ирвэл энэ хаврын үйлрэлт хөвчлийг тохиолддог. Одоо хээл одоо хаях гаршин төлн одоо бүхсэн биеийн одоо булчингийн саажилтаа одоо явж чадахгүй байх улмаар одоо хүндэрсэн тохиолдолд өхөлт хүрдэг одоо ийм төл малын өвчин байгаа. За энийг бид нөр сэргийлгийн бэлтгэлээ гаргаа авснаар бол одоо импортын бэлтгэлтэй өрсөлдөх 100% одоо ийм эх орны дотоод эрдэмтэн гаргаа авсан бэлтгэл бол болж байгаа. Жишээлбэл одоо 2021 оны мал тооллогоор аваад үзэх юм бол 67 сая мал одоо тооллогдоод байна. За үүний одоо бог мал дээр л аваад үзэхэд бол одоо 57 сая. Тэгэхээр одоо манад энэхүү бэлтгэлийн зах зээл одоо хэрэг өргөн дэлгэр байгааг бол эндээс бол харж болно. Сая органик силен, органик зис агуулсан гэж ярьлаа. За импортын бэлтгэл бол зөвхөн силений давс агуулсан байдаг. Тэгэхээр одоо гадаадын эрдэмтдтэй ялангуяа энэ одоо элементүүдийн энэ бие организмд одоо хортой органик гэд нэрлэдэг байгаа гол шалтгааныг бол ялангуяа хүн эмнэлгийн одоо юм саплимент хэрэглээнд бол маш их судалдаг байгаа. За үүний нэг жишээ бол одоо ванг гэдэг хятад эрдэмтэн бол селений давс болоод одоо рекомбинат ашиглаад одоо дороожоор одоо селений систем буюу одоо 21 гамма хөгжил гэж нэрлэдэг болсон энэ селений системийг нийлэгжүүлдэг. Эндээс одоо органик селе ялгаж аваад ингээд LD50 буюу хорон чанарыг тодорхойлоход селений давс бол жишээлбэл 21 мг кг хорон чанартай бол органик селений хувьд 1100 одоо 70 80 орчим гэхээр ч одоо бараг 60 70 дахин илүү тун дээр хорон чанар нь баг байгаа нь бол одоо энэ органик селен бие өрөмжт хэр хорон чанар багтаа нь бол эндээс бол харагдаж байгаа. Тийм болохоор бэлтгэлийн хувьд бол одоо импортын бэлтгэлтэй бүрэн өрсөлдөх үйс их орны одоо яг байгалийн практик дээр туршсан одоо ийм бэлтгэл байгаа. Бид нар бэлтгэлээ бол одоо 18-аас 20 оны хооронд энэ судалгааныхаа үр дүнд бол Баян-Хонгор аймаг, Хөвсгөл аймаг нийтдээ одоо 7 суманд бол энийг туршиж баталгаажуулж одоо баталсан байгаа. Тэгэхээр одоогоор бол яг лабораторийн түвшинд бол үйлдвэрлэж байгаа гэсэн үг. Цаашид энийг одоо бүрэн хэмжээний үйлдвэрлэл болгож одоо хийх бүрэн боломж байгаа юу те? За бид нар мэдээж энэ лабораторийн орчинд бол ингээд үйлдвэрлэл одоо бэлтгэлээ үйлдвэрлэхээр заад 100 тонн ч юм уу те. Энийг бол бид нар үйлдвэрлэж чадна. За энийг бол төслийн хүрээнд үйлдвэрлээд орон нутгийн аймагуудынхаа сумдад бол туршиж бол баталгаажуулж чадсан байгаа. За сайдын гараанд авсан санхүүжилтийн мөнгөөр бол бид нар одоо дагалж ирсэн мөнгөөр бол бид нар одоо үйлдвэрлэлийн түвшинд оруулах хэрвээ бид нар энийг үйлдвэрлэж чадахгүй гэдгийг бол одоо Biopex компани одоо малын эмийн үйлдвэрийн дамжлагтаар бол туршиж баталгаажуулсан байгаа. Тэгэхээр бол бидний хувьд одоо бэлтгэлийн хувьд бол одоо эмийн одоо малын эмийн бүртгэл төгөхөөр одоо бичиг баримт бол өгсөн. Бусад бичиг баримт бол бүрэн бол хангагдсан байгаа. Хэрвээ энэ бүртгэгч юм бол эх жилээс бол бүрэн үйлдвэрлэл нэвтрүүлээд их орондоо одоо түгээлт хийж гэхэд бол бүрэн бэлэн байгаа. Одоо манай улсын хувьд малын халдварт өвчнөдөө бол их илүү их анхаарч ажилладаг тий. Тэгэхээр одоо энэ бэлтгэл маань бол одоо халдварт бос өвчнөд зориулсан бэлтгэл шүү дээ тий. Тэгэхээр манай улсын хувьд одоо энэ халдварт бос өвчлөл хэр их байдгийг тий. Энэ өвчний тархалт нь хэр байдгийг одоо энэ халдварт бос өвчин гардаг одоо хугацаа гэж байх уу? За манай Монгол орны хувьд бол одоо энэ сая говийн бүс гэж байна, хангаан бүс гэж байна, хээр талын бүс гэж байна. За эдгээр одоо бүсийн онцлогоос хамаарат энэ өвчнүүд маань гардаг. За тэгээд энэхүү өвчин маань болохоор одоо тухайн малчнаас үл хамаарах. Тэ тижээгээд байхад одоо тухайн бүс нутгийн онцлогоос хамаарат гардаг юм өвчнүүд малын эмчээс үл хамаарах гараад
гардаг өвчнүүд байгаа л да. Тэгэхээр эдгээрийг одоо зарим одоо ялангуяа хангаан бүсэд бол одоо энийг вакцин мэт одоо тарьж байна. Одоо хавар төлсөн ишгэндээ намар нь хөрвүүлсэн ишиг хургандаа намар тарьдаг, хээлтэй малдаа өвөл нэг тарьдаг, төлөлхийн өмнө нэг тарьдаг, гарсан төлдөө тарьдаг гэх мэтлээ одоо ингээд жилдээ баг зөвхөн хээлтэгч малдаа 2, гарсан төлдөө 1 гэл одоо 3 удаа ч юм уу ингээд юм давтамжтай юм тарьдаг. Одоо хүнд бүс нутагта, энгийн бүс нутагта бол яг нэг удаадаа тариад төлөлхийн өмнө тариад сэргийлэх боломж бол бүрэн байгаа. Япон улсад яг энэ төрлийн бэлтгэл бас байдаг уу? За Японы хувьд онцлогийг аваад үзэх юм бол энэ хонь үржүүлэг энэ бог малаас илүү өвхрийн перми аж ахуй маш их хөгжсөн. Тэд нар болоод мэдээж нөгөө тижээлийн балансаар автоматар одоо нөгөө тааруулдаг. Энэ хөгжнөөс сэргийлж болж чаддаг байгаа. Манай Монголын орны хувьд аваад үзэх юм бол бэлчээрийн мал аж ахуй маань одоо бэлчээд гарсан мал маань одоо ямар өвс идэж ууж байгаагүй бид нар одоо хянаж идүүлж боломжгүй байгаа. За яагаад энэ өвчин сүүлийн жилүүд эрчимтэй гарах болсон гол шалтгаан аваад үзэх юм бол 20 жилийн интервалаар аваад үзэх юм бол 1980 онд байсан бэлчээрийн ургамлын зүйлийн бүрдэл хэр байсан. Өнөөдөр 2000 онд байсан ургамлын зүйлийн бүрдэл хэр байсан. 2020 онд хэр байна гэд аваад үзвэл мэдээж одоо цөлжил бэлчээрийн дааз хэтэрсэн ургамлын зүйлийн бүрдэл бус байдлыг нөлөөлж байна тийм. Тэгээд тухайн малд маань одоо нэг ургамлаасаа авах хэвээр, уснасаа авах хэвээр энэ нөгөө шимт хижээлт бие организм зайлшгүй шаардлагатай элементүүд маань дутагдсанаар энэ хүү өвчин гарах давтамж маань ихсэж гин гэсэн үг. Өмнө 2000 онд жишээлбэл нэг сүрэг мал нэг малчин айлд одоо нэг 5-аас 10 тоотлохоо ингээд таврын үйлрэлт ингээд хөл хорогдолд ороход бол энэ нэг байгалийн одоо нэг улирлын шин чанартай холбоо тайлбарладаг байсан бол одоо ч нь ялч ингээд 40-50-аараа ингээд зарим айлдаа голомтонд бол айгүй илэрдэг байгаа. Энэ үед ч нь бол одоо яалчгүй одоо нөгөө малын эмчийнхээ тусламжийг авах, эндээс имслэн сэргийлэх, эм бэлтэмлийн хайгуул ирэлт бол яалчгүй гарахаас өөр аргагүй болж хөрч байна. Тэгэхээр энийг ч одоо манай малчид маань бас одоо эмертийн бэлтмэлийг аваа хэрэглээ заншаад ингээ бүр сурцсан байна л да. Тэгэхээр бидний хувьд бол одоо аль болох бага зардлаар импортын бэлтмэлийг орлох. Тэгтээ одоо зөвхөн нэг ганцхан булчин цайх ч юм уу зисэл силений оронго биш булчин цайх оронго өвчнийг одоо имжлэхээс гадна тухайн малын одоо энерги их үүсвэр болох глюкозаар баяжуулж гисэн мөн одоо олон төрлийн үйлчлэгээтэй баяжуулж гисэн одоо жишээл витамин Е байна. Биеийн одоо хит сэргийлэх витамин D байна. Бид нар витамин D-г нөгөө кальцийн шимэгдэлтийг ясанд сайжруулдаг гэдэг утгаар нь ойлгодог болохоос биш цусны дах метоны амин хөрслийг одоо балансыг барьж булчингийн мас бий болох төлжих энэ боломжийг бол одоо витамин D маань одоо олгож өгдөг байгаа. Тэгэхээр манай судалгааны багийн эсийн зэсэл бэлтэмжлийн хувьд бол орж байгаа 5 найрлага маань өвчний нэмжлэхээс гадна энерги их үүсвэр болон буцаж одоо хурдан булчингийн масаа авах төлжих энэ нөлөөлөлт бол маш сайн одоо бодож тунгааж одоо шинжлэх ухаанчаар ингэж найруулж хийсэн юм бэлтгэл гэж хэлж болно. Бие биенийхээ үйлчлэгийг дэмждэг гэсэн үг. Зөв. Тэгэхээр ер нь бараг хүнээр ярил одоо бараг мультивитамин гэсэн үг тий. Одоо яг бидний мультивитамин амины комплексгээ тарьдагтай яг адилхан яг булчингийн үйл ажиллагааг л шууд дэмжих найрлагатай л гэсэн үг. За та Японы Китами технологийн сургуульд докторийн зэрэг хамгаалсан тий. Тэгэхээр энэ одоо судалгааны ажилдаа чинь таны доктор хамгаалсан судалгааны сэдв холбогдож байгаа юу? Та тэнд одоо яг ямар сэдвээр судалгаа хийж байв? Тэр судалгаагаа энд ирээд үргэлжлүүлэх боломж гарсан уу танд? За профессор Шипер би явсан гэж ярьсан. Тухайн орчин сургууль маань Япон улсын Хоккайдо мужийн одоо Китами хотод байрладаг Китами технологийн улсын их сургууль байгаа. За энэхүү сургуулийн орцсон багш маань би бас их азтай хүн. Яагаад гэх юм бол тэнд орцсон багш маань бол ялангуяа нийлэгжлийн полисахарид за энэ байгаль дээр тоглодог полисахаридын функционал бүргийг өөрчилж за ялангуяа доохын вирусын эсрэг одоо энэ идэвхийн судалгаанаас 91 онд хийгээд энэ нь бүр одоо хүн эмнэлгийн проклиник туршилт хүртэл бол явсан байгаа. Анх бол одоо энэ хөгжсөн полисахарид нь одоо энэ доохын вирусийн эсрэг идэвхтэй юм байдаг бол 1987 онд одоо Японы эрдэнэ Накашима эднэр бол одоо байгаль далайн замнаас бол ялгаад баталгаажуулсан. Тэгвэл одоо энэ байгаль дээр байдаг өөр одоо энгийн хөөрэ газар байдаг ургамлаас тэгвэл полисахарид буюу экстра нэг ялгаад тэрэн дээр хөгжүүлэх урвал явуулах юм бол биологи идэвх хэрвээ нэхэд маш өндөр идэвх өгсөн. Энэ нь өөрөө тэгээ цаашаага энэ нөгөө проклиник туршилт хүртэл явуулах юм судалгааны үндсэн судалгаа болсон байгаа. Тэгэхээр миний судалгааны ажил бол
яг энэ багшийнхаа үндсэн судалгааг өргөжлүүлээд одоо энэ байгаль дээр одоо байдаг алагтай манна гэж байдаг. За энэ нь болохоор одоо жишээлбэл хүимлэг, эмийн үйлдвэр, гоо сайхан, хүнсний үйлдвэрлэл маш өргөн хэрэгэлдэг. За жишээлбэл бидний одоо нөгөө салаадны өтгөн соус шүү дээ. Тэнд бол энэ алагтай манна оролцдог. Одоо энэ өтгөн зунгаг одоо энэ өтгөн шүүс нөгөө салаадны шүүсний өтгөн байдлыг бол хангаж чаддаг. Таблет бэлтгэлээ одоо энэ хатуу барьцалдаг чанарыг хангаж чаддаг. Хүнсний одоо энэ үйлдвэрлэл жишээлбэл одоо энэ талах нарийн бов ч юм уу энэ өөр нэг нөгөө чийгээ барих нөхцөлийг бас бүрдүүлж өгдөг ч юм уу. Ангаах ухааны одоо хүү имлэгийн шинжилгээ ухаанд орох юм бол энэ өөрөө хорт авдрын эсрэг үйлчлэгээтэй хорон цус бүлэглэлтийн эсрэг гэх мэтлэн ингээ биологийн олон төрлийн идэвхтэй судалгаа бол маш эрчимтэй гэдэг. Тэгвэл бид нөр одоогоор байгаль тодорхойлогдоогүй байгаа шинэ бүтцтэй галагтай манныг бид нар бол нийлэгчүүлэн гаргаа авсан нь бол одоо миний докторийн судалгааны ажлын гол онцлог. Тэгэхээр одоогоор энэ бол байгаль байхгүй гэсэн. Энийг шинээр нийлэгчүүлэн гарган аваад функционал группийн хөхөрчүүлэх өөрчлөснөөр болоо доохын вирусын эсрэг идэвхийн судалгааг бол явуулсан байгаа. За тэгээд хөхөрцөн полисахарид маань өөрөө доохын вирусын HIV-1 вирус гэж яригддаг. Энэ тайпын дотор 1 2 гэдэг байдаг. Хоёр нь болохоор нөгөө зөвхөн ормнол буюу зөвхөн нөгөө баруун Африкийнхаа ард иргэдэд өвчлөн тусдаг өвчин байгаа. За HIV-1 нь бол одоо дэлхийд даярах одоо энэ гол асуудал болоод байгаа. Одоо хүртэл одоо бүрэн эмчилгэдэг ийм нээгдээгүй одоо нөгөө эмийн судалгаа одоо үргэлжилсээр л байгаа одоо энэ одоо томоохон одоо эрүүл мэндийн одоо судалгааны нэг бол чиглэл хിവэрэ байна. Тийм болохоор бид нар ч гэсэн бас энэ шинэ бүстэй полисахарид байгаа доохон вирусын эсрэг үүслэх боломжийг бас судалсан байгаамаа. Тэгээ бидний гол үүслэх механизмыг тайлбарлах юм бол доохон вирус маань эсийн ан дээрээ CD4-ээр холбогддог. GP120 гэж гадаргуу уурагтай байдаг. Тэгвэл тэр гадаргуу уураг дээр амин хүршлийн 20-од амин хүршлийн дистрал дотор бол одоо нэмэх цэнэгтэй лизий аригнин гэсэн одоо юм амин хүршлүүд бол байж ирдэг. Тэгэхээр тэр нэмэх цэнгийг нь бид нэр одоо энэ хасах цэнэгтэй хурцуулсан полисахаридаараа одоо хуурамч холболт одоо цэнэгийн харилцаа үүсэл үүсгэж одоо эсэд талдруулахаас сэргийлэх бүрэн боломжтой гэсэн судалгаагаар бол олон улсад хөвөл хэвлүүлж карбонат полимерт сэтгүүлд бол хэвлүүлж одоо докторийн зэрэг амжилттай бол хамгаалсан. За тэгэхээр энд болохоо нэг recombinant copolymerization гэж одоо том нийлэгчлийн арга байгаа. Мөн химийн синтез, химийн инженерийн аргуудыг бол Монгол оронд ашигласан. Тэгвэл энийг би одоо Монгол оронд ирээд яг recombinant copolymerization энэ бол хийх үнэн боломжгүй. Яг хөө химийн синтезийн аргаар бэлэн полисахаридын функционал группыг өөрчлөх боломж бол бүрэн нээлттэй. За энийг би бол одоо манай судалгааны яваад мал эмнэлгийн хүрээлэн дээр лаборатори орчинд бий болгоод мал эмнэлгийн салбарын одоо малын эмийн түүхийн эдэд одоо энэ давс хэлбэрийг хаалж органик хэлбэр шилжүүлсэн эмийн түүхийд гаргаж авч судалж байгаа маань одоо энэ доктор сурсны маань бас нэг арга тийм нутагшуулж одоо ашиглаж гаргаа авсан энэ зэсэл бэлтгэл байгаамаа. Та бас доктороо хамгаалчаад сургуульдаа бас гадаад судлаачаар үлдээд докторийн дараах судалгааны ажлаа хийсэн байсан тий. Тэгэхээр энэ хугацаанд болохоор ямар судалгааны ажил дээр ажиллаж байв? Докторийн судалгааны ажлаас нь ялгарх зүйл байгаа юу? За би сая нөгөө цэнэгийн харилцан үйлчлэлээр эсэд талбарлахыг бол зогсооно гэж ярьлаа. За бид нар цаашаа үргэлжлүүлээд эсийн ханны модель болгож одоо липосомыг бол туршилтанд ашигласан. За липосом маань сүүлийн үеийн анагаахын шинжилгээ ухаанд маш их өргөн дэлгэр судалж байгаа шинэ эмийн түүхийд. За биологийн идэвхтэй тосон суурьт нэгдэл усан дуустгүй одоо хуурай нэгдлүүдийг одоо бид нэр одоо тосон усан суурьт болгож ашиглахад бүрэн ашигладаг. Та бүхэн жишээлбэл гоо сайхны үйлдвэрлэлт бол одоос нэг 10-аас 15 жилийн өмнө бол одоо нарнаас хамгаалах тос гэж байсан бол одоо дандаа спрей хэлбэртэй шингэн болсон чинь бол энэ дотроо энэ липосомыг бас агуулж байгаа энэ хэлбэр. Тэгээ энэ липосом маань өөрөө одоо таблет юм хэрэглэх юм бол одоо 20% одоо тухайн эсэд очиж үйлчилдэг. Шууд судас руу тарихад 70% орчим очиж үйлчилдэг гэж байгаа. Тэгвэл липосомыг энэ эмийн биологи идэвх нэгдэлээр ашиглах юм бол одоо 80-аас дээш хувьтай үйлчилдэг. Сүүлийн үед одоо жишээлбэл манай Монгол оронд бол одоо биовитамин С гэл одоо тий биокальц гэх мэтлийн эмх одоо нэр томьёонууд гарч ирсэн. За энэ нь бол одоо нөгөө витамин С-г одоо липосом дотор агуулчих чинь гэсэн үг. Тэгэх юм бол одоо нөгөө липосом маань хэрэгтэй үедээ эсийн антай холбогдоод задраад одоо ингэ нийлүүлж. Тэгвэл энэ липосомыг бид нар эсийн анны
модель болгоод доктын дараах судалгаанд ашигласан. За ингэхдээ бол бид нар сайн хөгжүүлсэн полисахарид доохын эсрэг идэвхтэй байсан бол тэр хөгжүүлсэн полисахаридаа бид нар одоо C18-та тосны хүчлийг бол алкил тосны хүчлийг бол холбож өгч байгаа. За тэгэх юм бол одоо нөгөө цэнэгийн харилцан үйлчлэл биш нөгөө липосомынхаа тосны биллиард давхрах руу тэр нөгөө C18-д алкил тосны хүчлэл маань ирж холбогдох боломжийг бол SPR гэдэг ийм багажид анализаар бол тодорхойлж баталгаажуулсан. За энэ нэг үгээр гол цаад санаа нь юу гэх юм бол энэ хэрвээ алкил тосны хүчлэл агуулсан полисахарид маань одоо хүний эсээ ханны гадрууд очих холбогдоод хиймэл юм рецептор үүсгэнэ гэсэн үг. Тэгэхээр нөгөө эсээ хан руу нэвтрэх гээд доохын вирус маань ирэх үедээ одоо CD4 биш нөгөө цэнэгийн харилцан үйлчлэлээрээ нөгөө бидний бий болгосон одоо хиймэл рецептор буюу одоо хасах цэнэгтэй полисахартай ч холбогдож эс рүү нэвтэрч чадахгүй болгох юм модель загвар үүсгэж бас судалгаа явуулсан маань 2020 онд сая карбетер полимер сэтгүүлдэ дахин хэвлэгт нэгдүгээр автор бол хэвлэгдсэн юм байгаа. Тэгэхээр та Япон улсад одоо байхдаа Хоккайдо мужид танаас сургууль байдаг тийм. Тэр Хоккайдо Монголын харилцааны нийгэмлэгт бас удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан гэж таны танилцуулгаас уншсан тийм. Тэгэхээр энэ хугацаанд одоо танаа нийгэмлэг яг ямар чиглэлээр ажил явуулдгийг та яг тэр тухайн нийгэмлэгтээ ямар үүрэг гүйцэтгэж ажиллаж байв? Цагуурын хувьд бол Монгол орондоо маш их төстэй дөрвөлрэл та. Тэгэхээр тэдний одоо нутагт твшээд байгаа замгүүр нь одоо яаж өвөл бариад байна. Тэгвэл энийг Монголд өвөл барих боломжтой юу? Эсвэл Монголоос одоо шинэ юм тийшээ нутгшуулах боломж юу вэ? Мөн оюутан ажиллаж байгаа арга гэрийн хүмүүсүүдийн эрх ашигыг хамгаалах цэцэрлэгтэй явж байгаа хүүхдүүд маань ер нь асуудал юу вэ? Энэ бүгдийг одоо шийдвэрлэх, хамгаалах үүднээс бид нар бол Хоккайдо Монгол харилцааны нийгэмлэг гэж анх үүсгэн байгуулсан. За тэрний удирдах зөвлөлд нь ажиллаж Катами хотод одоо жишээлбэл сурдаг монгол оюутнуудтайгаа хариуцаж тэднэрийнхээ бас тулгамжгүй асуудал, нийгмийн асуудалд нь одоо туслах боломж юу вэ гэдэг тал дээр нь бол энэ ажиллаж байсан. За жишээлбэл одоо хүүхдэд цэцэрлэгт өгөхөөс ихсүүлээд ямар өгөх тийм зөвлөгөө өгөх гэр бүлээр байгаа юм чин гадуур одоо ингээ апартмент түрээслээд амьдрал ямар өртөг байх та өртөг өндөртөө байх уу тэгвэл одоо тухайн хотын захирагчаа албанаас одоо юм хямд бага зардлаар өгдөг юм апартментууд байдаг. Тэгээ тэнд хэрхэн яаж өргөдөл бичиж өгч оролцох ч юм уу нийгмийн асуудлаас илүүж очсон гэр бүлүүдэд одоо тусалцаа зөвлөгөө үзүүлэх нь шүү дээ. Тэгээ одоо нэгнийхээ мэдээж л одоо очиж байгаа юм чинь шинэ гэр бүл тэнд бий болно амьдрах орчин зэкслэх гэл олон төрлийн асуудал үүс тэрэнд нь бүгд шийдэлж бие биендээ туслах альва нэгэн байвал илүүшлэх одоо тэднэрийг хооронд нь холбооч өгөх зорилгоор энэ хүү харилцааны нийгэмлэг маань үүсгэн байгуулагдсан. Одоо хүртэл үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа. Тэгэхээр маш сайхан санагчлалтай нөгөө Монголоос очиж байгаа гэр бүлүүдэд тусалцаа зөвлөгөө үзүүлнэ гэдэг яг нэг гэр бүлэр шиг л одоо хандаж харилцах нь шүү дээ. Тэгэхээр одоо монголчууд маань ярьдагтэй ингээ Япон хүмүүжил гэд байдаг гэдэг тийм Япон хүнээс одоо суралцах тэр зан чанар нь юу гэдгийг тэр хугацаанд та одоо энэ мэдлэг мэрэгжлээ сайжруулж одоо доктор хамгаалахаас гадна тийм шинжлэх ухааных нь одоо өндөр хөгжлөөс одоо өвлж авч туршлага судлахаас гадна өөр бас ямар зүйлийг амьдралтаа хэвшүүлж сурав те тэр талаар ярьж өгч. За мэдээж сургуулийн орчинд бол одоо судалгаа шинжилгээ хийх орчин үеийн технологи багажид анализ бол мэдээж одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн бүх багажууд бол байж байдаг. За сүмис орон зэрэзнаас буюу одоо ЭНМР гэж бид нэр ярьдаг. Жишээлбэл энэ бол манай Монгол орондод манай одоо шинжлэх ухааны салбарт маань байхгүй байхад одоо миний сурч байгаа сургуульд ЭНМР 400 600 гэдэг одоо нөгөө дараагийнх нь үе шатуудаар наваа тавьсан. Ингээ ажиллаж идэг. Тэгээд судалгааны ажил бол маш сайн төлөвлөгөөтэй явагддаг гэсэн үг. Одоо бид нар одоо сайн дураараа очиж шууд энэ багчин дээр өнөөдөр би юм хийнэ гэсэн асуудал бол байхгүй. Дан төлөвлөгөөний дагуу явна. Тэгтээ бол интернет орчноор ороод одоо миний хэрэглэж байгаа багж маань захиалга хэдээс хэдэн цагт байна, хэдэн хоногийн дараа би энэ багжийг ашиглах уу гэдэг бол төлөвлөж маш сайн сурдаг. Японд бол ер нь бидний амьдрал бол хамгийн багадаа 1 сарын өмнөхийг бол төлөвлөж календарчилж явдаг гэсэн үг. Тэгээд Монгол орнд ирээд яг өдөр болгон календарчлах жоохон хэцүү. Тэгтээ бол ер нь аль болох 7 хоногийг багцалж ер нь энэ 7 хоногт би нэг энэ судалгааны ажиллагаа ийм үр дүнгэл гаргаад авчвал болно доо гэсэн юмыг бол
маш их сайн ерөнхий төлөвлөгөө гаргадаг. Мөн 3 жилийн дараа, 5 жилийн дараа ч юм уу энийг хийгээд дуусгаад би тэдэн жилийн дараа гэхэд миний одоо ийм бит бүтээгдэхүүн гарна гэдэг шиг ийм томоор хараад энийг гаргахын тулд одоо ингээд баг хамтлагнороо ингээд төлөвлөөд ингээд явахд бол маш их амар байдаг. За тэгээд Япон иргэд бол маш их ээлдэг. Бусдын одоо орон зайд халддаггүй, бас бусдын үгийг маш сайн сонсож одоо сонсдог. Харилцан биеийг маш их үздэг. Энэ нь бол одоо судлаач залуучууд бидний хувьд бол зөвхөн өөртөө ихтгэлтэйгээр ингээд юм яриад байхгүй, бас хэдий одоо судалгааны багийн гишүүд маань буруу зөрүүч гэсэн ингээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн бид нар сонсоо тэр дундаас одоо энэ технологи босруулахад аль нь эрэхтэй гэдэг тал талаас ярилцаад ингээд сонсох ч юм уу ингээд бие биенээ хүндлэх юмыг бол яалчгүй Япон ард иргэдээс сурсан юм маань бол энд хэрэг болдог. Би хүүхдийн цэцэрлэгийн эцгийнхээ зөвлөлд бас ажилладаг байсан. За тэгэхэд нөгөө янз бүрийн баяр ёслолоор нөгөө тэнч болох нөгөө гадаад хүн болчихно. Тэгэхээр нөгөө Монгол санта манта Монгол юу мөө гэдэг утгаараа нэг их тийм нэг арай нэг хүүхдүүд өөр орчин тэг өрмөцөл их болдог байсан л та. Тэгээд тэр мэрийг одоо ингээд ирээд нөгөө хүүхдүүдтэйгээ бас нэг санамсргүй байдлаар ч юм уу ингээд одоо нэг гинтийн шийдвэр гаргаж явах их дуртай. Нэг амралтын өдрөөр ч юм уу гинтхэн за нэг салхилчаад ирээ хэдүүлээ гэж гарангуутаа богдуул руугаа очдог ч юм уу голын өөр оч нэг цаг орчим алхаад юм ярьцгаах ч юм уу. Иймэрхүү алхам бол маш их арга иртэй гаргах дуртай. Хүүхдүүд маань ч гэсэн ирнэ. Нөгөө тэм хүүзэгдлийн нэг байдаг гэдэг нэг ойлгоцсон нөгөө айл болгон л одоо нэг тийм нэг гэр бүлээс гоёлоо тий ойлгоцсон байдаг ч юм уу. Тэгээд ер нь зуны үйлрэлд бол гэр бүлээрээ ер нь бүсчилж аялах бас их дуртай. Таны фэйсбүүкээс харж байхад та нөгөө дугуй их үндэ юм шиг үлээ тий. Тий. Тэгэд манай энэ дугуйн хобби маань ер нь 10 жил хүүхэд байхасаа л ер нь эхэлсэн л дээ. Тэгээд ер манай одоо ажлын талбар дээр бол манай ажлын залуусууд бол ялангуяа дулаархахаар бол ер нь нэг сарда нэг удаа ч юм уу багаараа залуучууд нийлээд 10 хэдүүлээ богдуулыг тойрох эсвэл одоо энэ гач урдын шар олаамаар өксөх тэрэлж ийц орох гэх мэтлээ юм богино хэмжээний нэг хоногийн ч юм уу юм дугуй аяллуудыг маш их хийдэг. За эннээс үргэлжлээд бол бас UBCC буюу одоо Улаанбаатар дугуйн клуб гэж байгаа. За энэ хүү клубийнхаа бас гишүүн нь болоод богино зайн бас юм аялалд одоо өөр мэрэгчлэлтэй одоо үеийнхээ болон ах эх нартаа нийлээд нэг юм группт бол нийлээд хамт аялдаг. За манай группийн клубын маань гол онцлогт нь 36-аас дээш насныхан дандаа байдаг. Тийм. Тэгэхээр бүгд одоо нэг завгүй их ажилтаа гэсэн эрүүл мэндтэй цаг зав. Тэгээ бидний бол гол өрөө бол одоо биднэрт энэ дугуйж игээд эрүүл мэндээр хичээллэх нь одоо биднэрт яг одоо харагдахгүй ч гэсэн 20 жилийн дараах 30 жилийн дараах бид нэр хэр эрүүл хүн байх уу гэдэг бий болохын тулд одоо л бид нэр ингэж баг дээр нь эрүүлжүүлж ингэж хийж авахгүй бол гэдэг утгаараа л энэ спортлоо маш их дурлж хөдөлтөг бас ууланд алхах дуртай. Тий. Бас их гүүх дуртай байгаа. Тэгээд судалгаа шинжилгээнийхээ ажлаас гадна өөртөө болон гэр бүлтэй их цаг завыг зарцуулж байна тий. Тэгээд гэр бүлийн одоо бас нэг баримтлагдаг зарчим ч юм уу байдгүй тий. Одоо 7 хоногийн нэг өдрийг өөртөө гэр бүлтэй одоо зарцуулахдаа одоо та юу хийж өнгөрүүлдэг вэ? Тэр талаараа болцооч. За ер нь бол тэгээд ажлын 5 өдөр аль болох одоо зорилттой ажлын цагтаа хамжуулж хийхийг маш их хичээдэг. За заримдаа 7 хоногийн ажлын 5 өдрөх аль нэг өдөр заавал эрт гэртээ харж өөрийнхөө одоо гарын цөөнг бол одоо гэр бүлийнхэндээ хийж өгөх туфтаа сүйтэй цайтай заавал нэг хийдэг. За амралтын өдрөөр бол за YouTube-ээс одоо ямар нэгэн хоолны бичлэг хараад гэр бүлээрээ дуурайж хийх ч юм уу эсвэл одоо боорцог харих ч одоо сүүлийн үед хүүхд гэр бүлээрээ хийхэд маш их гоё ийм аз жаргалтай инээ танайтай л ийм ажил болж хөрж байна. Тэ одоо нэг худалдааны нэг тал боорцог аваад байх биш нэг бүгдээрээ өгөрлөө зураад нэг нь илдээ нэг нь хичгээд одоо манай том охин жишээлбэл үрдэх ч юм уу аав нь тэнд борцгоо уурж хаад ээж нь зүсдэг ч юм уу ах нь эргүүлдэг ч юм уу ингээ гих мэтлээ ингээ зөвхөн нэг хүн л хоол хийгээл бос нь одоо зурагт үзэл суух биш тий ингээ гэр бүлэрээ ингээ харилцсан бие биентэйгээ дэмжиж ингэж ажиллахаар их хөвчлөлтэй байдаг. Тэгээд гих мэтлэлээр нь амралтын өдрөд гэр бүлтэй зарцуулдаг. За
Надад ч гэсэн би нэг гэртээ бас 7 өнөخت одоо хагас амтэн сандаа ч юм уу хоол ихээр манай хүүхдүүд бас миний цөм гэдэг дуртай. Ээж ямар хоол хийх үү гэл тэгэхээр цөмн л гэлдэг. Тэгэл нэг цөмнгаа хийгээл стори мороо хийдэг ч юм уу те тэгдэг. За тэгэхээр та явгнаас одоо Японд доктор хамгаалж ирчээд энд одоо ирээд ажиллахдаа одоо маш богино хугацаанд нэлээд олон төсөл хөтөлбөртөөр ажилласан байсан тий. Тэгэхээр яг энэ төсөл хөтөлбөрүүдийн талаар одоо товч танилцуулаач. Зарим дээр нь бол бас өөрөө төслийн удирдагч хийгээд ажиллаж байгаа тий. За 2019 оноос хэрэгжсэн суурь судалгааны төсөл төр бол яг өөрийн биеэр бол удирдагч хийгээ ажиллаж байгаа. За энэ хүү төслийн маань гол онцлог сая нөгөө ярьсан одоо ийм эмийн шин түүхий ургамлын гаралтай энэ полис хагарыг энэ түүхийдийг одоо мал эмнэлэгт хэрэгтэй одоо энэ өвчнөө үед ашиглах боломжийг хэр байна. Ялангуяа дгүү силенээр баяжуулаад өгвөл бид нар энэ булчин цагаан өвчнөө үед ашиглаж болох уу гэдэг судалгаа бол явж байгаа. За шинжилгээ ухааны технологийн дид сэдвт ажлын хүрээнд бол одоо 2 дид сэдвт ажлыг гүйцэтгэхэд тэрний маань үр дүнд бол одоо энэ зэсэл бэлтгэл маань бий болоод байна. За бас энэ хөдөө аж ахуйн сургуулийн харьяа эдийн засгийн сургуулийн багш нартай хамтраад энэ чацрагны гадаад зах зээлийг Зүүн Азид гаргах гадаад зах зээлийн судалгаанд Япон улс руу хэрвээ чацрагны гаралтай бүтээгдэхүүн гарвал хэр харьцуулах гэдэг одоо маркетингийн одоо нэг зэдэд ажлыг бас удирдах явж хийж үтсэн байгаа. Учир нь бол Япон маань бас ийм сэрүүн уур амьсгалтай тэнд бас чацрагын тариалга ганц хоёр ийм аж ахуй нэгжүүд бол байдаг. За тэгээд яг Монгол орны экологийн онгон байгаль ургасын байгалийн зэрлэг цэцрэгнийг тийшээ гаргуул одоо ямар Японы соёл иргэншлийн тэ улирлын чанарт юмд нь ашиглаж болох байна гэдэг талаас нь судалгаа бол хийж нэг төсөлт ажлыг бол гүйцэтгэгчээр бол ажиллаж байсан байгаа. Хөдөө аж ахуй их сургуулийнхантаа судалгаа шинжилгээгээр холбогдохоос гадна та бас давхар тэр сургуульд багшилдаг гэж ойлгосон тий. Ямар хичээл заадгүй тэгээд одоо энэ чиглэлийн нөгөө хүний нөөцөө бэлтгэхэд одоо манай хангалттай хэмжээний хүний нөөц бэлтгэж чадж байгаа юу? За би мал эмнэлгийн сургууль гэж байгаа хөдөө аж ахуйн сургуулийн харьяа. За мал эмнэлгийн сургуулийн малын эмч нарын шинжилгээ ухааны магистр докторийн оюутнуудад боцолцооны өвчин биохими эмнэлэг зүйн биохим гэсэн хоёр үндсэн хичээлийг бол ордог байгаа. За мэдээж одоо жил төгсөж байгаа малын эмч их эмч мэрэгчлэр бол одоо ойролцоогоор нэг 150-аас нэг 200 оюутан жилдээ бол төгсөж байна. За тэгтэл одоо Монгол орны хэмжээнд бол одоо ингээд 60 эзэн сая толгой мал байгаад байна. Одоо сум болгон дээр жишээлбэл одоо 3 одоо ийм оронтой бий болцсон бүр ингээд мал эмнэлгийн ерхий газраас төлөвлөгдсөн. Тэнд бол ажлын одоо оронтой за жишээлбэл тархур зүүч ч юм уу ийм одоо малын эмч ажиллах ийм хэсгүүд бол ингээд дутагдaltaй байгаа. Тэгэхээр бол хүний нөөц бол маш их дутагдaltaй малын эмч ялангуяа нөөц дутагдaltaй байгаа нь бол бидний орон нутгийн томилтор явж байгаа үед бол маш их харагддаг байгаа. Миний ордог хичээлийн хувьд бол одоо жишээлбэл малын эмч нар маань за булчин цайхан өвчин буюу тухайн малын клиник шинж тэмдэг дээр нь судлаад ийм силен гэдэг элемент дутагдaltaй байна гэдэг бол биохимч хүний хувьд бол одоо хичээл орохдоо энэ силен бие организмд ороод одоо эссе ханны хэд эсэлтийг дарангуулдаг жишээлбэл глютатон пероксидаза ферментийн одоо кофактор буюу энэ ферментийг идэвхжүүлдэг. Фермент маань өөр эссе ханны хэд эсэлтийг явагдахаас сэргийлж дарангуулж яадаг. Тэгэхээр энэ фермент маань үйл ажиллагаа нь силен дутагчаар энэ ферментийн маань үйл ажиллагаа өөрөө доголдоод үйл ажиллагаагаа явуулж чадах болчингууд эссе хан маань ялангуяа булчингийн эссе хан маань задралд орж эсүүд маань задарч үхчихэж эхэлдэг. Ялангуяа булчин маань та хүн мэдж байгаа актимиоз ингээд одоо булчингийн эдүүд маань сөрөг хөдөлгөөнд орж иж бид рүү хөдөлж ахлахаж явдаг. Тэгтэл тэдний эссе хан маань задарснаар хоорондоо одоо нөгөө зөрөлдөх маань зууралтаж одоо хатангааших ч юм уу иймэрхүү шийд тэмдэглэл илэрхээр төл мал маань оцоогоо суучдаг. Бие дааж явж чадхаа байдаг. Улмаар одоо эргэн тойрныхоо одоо жоохон өвсийг одоо идж жагаад улмаар одоо ингээд хижээлийн дутагдалд орж өвчин өндөрч юм өөхөх юм үзэгдэл бол маш их байдаг байгаа. Тэгэхээр тэр механизмыг аль болох тайлбарлах, ялгааг нь ойлгуулах ийм талаас бол хичээлээ хөвчлэн одоо ордог байгаа. Жишээлбэл орон өвчин гэл тэгэхэд яг булчин цаах өвчнөдөө адилхан. Тэгтэл энэ маань зэсийн дутагдлаар үүсээд байдаг. Говь буйн бүс нутагт, тал хэрийн бүс нутагт. Тэгтэл энэ маань зэс нь өөрөө бас л яг адилхан цитохором оксидазагийн ферментийг идэвхжүүлдэг. Энэ нь өөрөө эссе митохондрийн дотор одоо тухайн
төмөрт хүчил төрч зөөвөрлөлт, эс зөөвөрлөлтэд одоо оролцдог гол фермент байгаа. Тэгэхээр энэ маань ингээд үйл ажиллагаа идэхгүй болчихор нөгөө хүчил төрөгчийн хангамж маань дутагдахаар митохондри эс маань дотроосоо ингээд задралд орж буруу урвал явж бас ингээд эсийн хүчил бий болдог гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр өвчин маань гол шалтгаан нэг нь эсийн ханнаасаа, нэг нь эсийн дотроос органайдаас эхэлж байна гэсэн үг. Тэгэд эднэрийн шинж тэмдэг төстэй болохоор энэ хүү бэлтгэл маань одоо энэ хоёр өвчин шинж тэмдэг төстэй энэ хоёр өвчнийг нэгэн зэрэг эмчилэн сэргийлэх тийм бэлтгэл олгож гаргаж ирсэн байгаа. Тэгээд гол үйлчлэгч бодис маань зис силен байгаа. Тэгээд энэ хоёр элементийнхаа нэршлээд үйлдвэрлээд селекс одоо юм бэлтгэл гаргаа авсан байгаа. Энэ яг зэсэл бэлтмэлийг гаргаа авахад танаас судалгааны багийнхан одоо хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байв те одоо энэ багийнхан одоо цаашид бас юу хийхээр төлөвлөж байгаа. За манай судалгааны баг орол 5 хүнтэй. За энд бол 2 биохимч одоо 3 малын их хэмч те. Тэгэхээр бид нар 5 бол судалгаа шинжилгээг бол явуулсан байгаа. За бидний багийн судалгааны шинжилгээний одоо дараагийн зорилтод ажил бол одоо бид нар цаг хугацаатай уралдаал уцаа тоншоол одоо хэрэгтэй мэдээлэл авч чадчихэв. Тэгвэл малын эмчнэр маань малчны хотод очиод өвчнийг шууд оншилдог одоо юм түргэн тесттэй, ICT тест, rapid тестүүдийг одоо ашиглаад газар дээр нь өвчний хариуг малчиндаа шууд хийлдэг малын эмч маань хэллээ энэ юм өвчтэй байна гэж тодорхойллоо буцаага шууд эмчилтэйг эмэн хамтаа өвчөөл энэ хэдий их цаг хугацаатай уралцсан ажил болох бол гэж бодоод ер нь ирээдүйд бол бид нар бол энэ ICT тест, rapid тест руу орсон шилжүүлэх онцлогооны юм хийхээр одоо ирээдүйн судалгаа төлөвлөө дараагийн ер нь хийх судалгаануудыг үргэлжлүүлээд бол явж байна. За дараагийн ажил бол нэг сая яриад байсан липосон байна. За бидний хувьд бол одоо энэ тосон сүрд бэлтгэлийг эсвэл усан тусдаггүй нэгдлүүдийг энэ үндэгний шараас ялгсан фосфолипид ашиглаад ингээд липосонд оруулах юм бол бид нөр усан сүртэй нэгдэл бол хөрчиж чинь гэсэн үг. Тэгэхээр энийг одоо ашиглах бүрэн боломжийн талаар судалгаа шинжилгээний ажиллаа одоо үндсэн судалгааны ажил хийж байгаа гэсэн хажуугаар энийг хийгээд ингээ магистрийн ажлын судалгааны шавьдалтаа бэлтгээд одоо Монгол Улсын сургууль химийн сургууль дээр химийн хэм дээр болоод ингээ хамгаалахад бэлэн болоод өвүүлэн хэвлэгдэд бол явж байгаа. Тэгэхээр альва нэг юм том төсөл ч юм уу ингээд шинжилгээ технологийн төсөл бичих өмнө бид нэг удаа туршаад бий болгоод энэгээр ингээд турч баталгаажуулсныхаа дараа төслөө бичвэл илүү ихтгэл төгсөн өмчлөлтэй төсөл авах магадлал маань илүү өндөр. Бас гарах үр дүн маань буцаагаад зөвхөн одоо мал эмнэлэг гэхгүй одоо хүн эмнэлэг ч гэсэн липосамыг ашиглах бүрэн боломжтой энэ нэгдэл байгаа. Ийм хүү судалгааны ажил хийхээр ер нь ирээдүйд төлөвлөлөөд бас хажуугаар зарим нэг нь туршиж үзээд бол явж байна. За баярлалаа, маш сонирхолтой байлаа. Одоо манай малчид энэ маллын өвчлөлийн талаар ер нь хэр мэдлэг мэдээлэлтэй байдیں۔ Одоо тэдэнд одоо таниулах ийм чиглэлийн ажил одоо танаа хүрээлэнгээс ч юм уу эсвэл нийслэлийн мал эмнэлгийн газраас ч юм уу те явуулдаг уу? За хүрээлэнгээс бол мэдээж судлаач эрдэмтдийнхээ гаргасан юм бэлтгэлийг бол байнгын үзэсгэлэн тохиомл төр бол гаргадаг. Бас ийш тийш одоо бүсийн малын эмчний хурал дээр явж танилцуулдаг. За бид нар мэдээж одоо өөрсдөө судалгаа шинжилгээний хээрийн туршилтаар явахдаа малчтай бас танилцуулж одоо үзүүлдэг байгаа. За мал эмнэлгийн ерөнхий газраас энэ жилээс эхлээд бол яамнаас эхлээд бол одоо нэг бүсчилсэн юм одоо сургалтууд бол одоо энэ бас бүтээлийг танилцуулах ийм сургалтууд бол явж гисэн. Энэ жил бол Өмнөв аймагт болоод одоо энэ сарын сүүлээр бол Хөвсгөл аймаг руу явахаар төлөвлөж байна. За ингээд бол бид нар байгуулгаасаа бол одоо жишээлбэл Хөвсгөл аймагт одоо гардаг халдвар өвчин чиглэлийн манай мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдээс гаргасан ямар юм бэлтгэл байна. Тийш ош танилцуулах юм ажлыг жишээлбэл нэг хэсэг нь хариуцаад явах, зарим зохиогч нь өөрсдөө авч явж танилцуулах юм арга хэмжээнүүд бол эрчимтэй явагдаж байгаа. Малчтай айлуулах таниулж чадах юм бол бид нар мэдээж одоо хийсэн судалгааны ажлын үр дүн маань одоо яг практик дээр нэвтэрч илүү их одоо импортын бэлтгэлтэй өрсөлдөх чадвараа сайжрах болохоор энэ тал руугаа ер нь байгууллагаас ч гэсэн улсаас ч гэсэн ер нь талаасаа айлуулах эрчимтэй танилцуулах чиглэлээр маш их эрчимтэй ажил энэ жилээс илүү их дөрвтэй хийж эхэлсэн байгаа. Тэгэхээр таны сая ярьсан одоо энэ бэлтмэлийн талаар тий малчт маань бол ерөөхдөө одоо энэ жилээс ингээ ойлголттой болоод эх жил бол малчт маань зэсэл брэнд бэлтмэлээ одоо ер нь гар дээр хүлээж аваад хэрэглэнэ гэдэгт бол би итгэлтэй байна. Маш их ач холбогдлыг нь бол сая манай үзэгчд сонсогчд маань бол их ойлгож авсан байхаа гэж бодож байна. За тэгээд та одоо
подкастынхаа төгсгөл танаас асуухад та залуу судлаач болон залуустай хандаж одоо ямар зүйлийг уриалж хэлмээр байна? За шинжлэх ухааны салбарт ажиллаж байгаа залуучууд маань өөр өөрийн мэрэгжлийнхаа чиглэлээр бол салбарт бол ажиллаж байгаа. Тэгээд миний зүгээр уриалж хэлэх юм бол одоо залуу судлаачид маань мэрэгжилтэд эзэн байгаад энэ салбар хоорондоо уялдааг одоо хамтдаа нэгтгэж нэг зорилтод шийдвэрлээд ард нь гаргадаг юм баг болох ч юм уу одоо энэ хамтын ажиллагаагаа л одоо өргөжүүлэх холбоог нэмэгдүүлэх нь их зүгээр юм болов. Тэгээ бүгдээрээ салбар хоорондоо уялдаа холбоог нэмэгдүүлъя л гэж хэлмээр байна. Хамтдаа одоо хичээцгээе гэж. За маш их баярлалаа. Бодрагчаа докторын манеранаас та бүхэн одоо түүний шаргуу хичээл зүтгэл болон одоо энэ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн энэ одоо өөрийнхөө судалгаа шинжилгээний ажлыг бүл бүтэн бүтээгдэхүүн болгож гаргахын тулд одоо ямар их замыг туулсны энэ талаар бол хүлээж авсан байх. За ингээд бидний урилгыг хүлээж авч оролцсон бодрагчаа доктортой маш их баярлалаа. Ингээд манай залуу судлаачдын Science X подкастын маань ээлж дугаар үгээр өндөрлж байна. Бидэнтэй хамт байсан үзэгч сонсогч нартаа маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.